залуу хүмүүс унтаад өглөө сэрээгүй гэсэн тохиолдлын талаар та сонсож байсан уу? За тэгвэл үүнийг мэдхийг үүнээс урьдчилан сэргийлэхийг хүсвэл яг энэ лайк дараад үлдээчээрэй. За даралтаа огт мэддэггүй, эсвэл даралтаа тогтмол үзүүлдэггүй. За даралт ихсэлтэй удаан явсантай холбоотой гинтийн нас баралтанд хүргэдэг байна. За тэгвэл даралт ихсэлтэй холбоотой ямар шинж тэмдэглэлтийг яг одоо хэлж өгье. За хүзүү толгой өшөх, за зүрх дэлсэх, өвдөх, дотор муу хоргих, за толгой өвдөх, за дайвалзах, хамраас одоо цус их ойрхон гараад байх, за амьсгалахад их одоо төвөгтэй болох шинж тэмдгүүд илэрдэг. За дээрх шинж тэмдэг илрээд та тоохгүй удаан яваад байх юм бол зүрхний шигдээс тархин цус харах өвчин, за мөн судасны зүлхэн үүсэх, за мөн нүдний одоо энэ судас гэмтэх зэрэг энэ одоо аюултай буюу одоо амь насыг авч бодох энэ одоо хүндрэл рүү ордог байх нэ. За эхний туршилтаар бол бид нэр даралтны одоо аппаратаар даралтыг энэ дээр үзэж бол харуулж байна. Яг энэ дээр бугуудаа бас ингээ хийдэг. Яг овор багтаач гэсэн бид нар цаг шиг байнга ингэж зүгээд аваад явах боломжгүй тийм даралтны аппарат байна. За энэ даралтны аппаратн дээр бол миний даралт бол яг ийм ингэж бол гарч байна. За одоо л Huawei брендийн Watch T2 загварын цаган дээр даралтыг бол хэмжиж байна. За хэмжихдээ бол яг энэ заавар ингээ гараад ирдэг. За ингээ даралтыг хэмжээд ингээ харахад яг тэр манжет нь одоо хийлээд яг энэ бугуун дээр яг даралтын аппараттай адилхан мэдрэмж ингэж төрүүлдэг. Тэгээд ингээд даралтаа үзэхээр яг өмнө одоо даралт үзсэн аппараттай ерөөхдөө л адилхан даралтыг бол зааж байна.